Зөө уцгаан тэгэхээр дараагийн дугаар маань ороход бэлэн болсон байна. Бичлэг эхлэхээс өмнө тэгээ дардаг зүйлүүдэд дараад комент бичдгээрээ бичээд мөн дараагийн бичлэг илүү хурдан үзүүлэхийг хүсвэл энэ дансар одоо нэшин хийвэл бас гоё штэ тий. За. Тэгээ нэг олон юм арилгүй шууд гол бичлэг рүү орцгоё. Тэгсэн чинь нөгөө генерал нь гэхдээ би танаас нэг асуулт асууя. Би түрээнд шулмыг дарах гэж ирсэн. Итэл та яагаад шулмыг хамгаалаад байгаа юм бэ гэсэн чинь гонжоо хариулахдаа би аль хэдийн шулмыг чинь дарчихсан өө. Алив Эстер найшраг гэснээр тэр олон хүмүүсийн өмнө Эстерийг сүгдүүлээд дараа нь бүр планк хийлгээд нөгөө хөлний дасгал скват илүү нэг скват гэдэг дасгалыг хийлгээд ер нь л төрөл бүрлийн дасгалыг өөрийнхөө заавраар хийлгэж харуулдаг. Харж байна уу? Та нарын харж байгаачлан би аль хэдийн шулмыг дараад авчихсан. Үүнийг нь харсан нөгөө генерал бол тийм байхаа гэд уг нь бол нэг хөөхөн хүлээн зөвшөөрч гэж байгаа байхгүй юу? Энэ шулмыг нэрэл дарцсан юм байна гэд. Тэгсэн чинь ардаас нь нөгөө зарим хэсэг сэргүүд нь болохоор та яаж хааны тушаалыг зөрчиж чадж байна? Наадах чинь яг үнэндээ илч юм уу? Энийг ч гэсэн бид нар сайн мэдэхгүй шүү дээ. Зүгээр л нэг сэлэн барьсан балаа жаалал байна. Энтэрэгэд гонжоог үгүйсгээд идэг. Нөгөө генерал ч болохоор үгүй мо хар сохоосон хар нохоо минь ээ. Улаан цан ариун элдийг барьчихсан байхад чи тэр элдийг үгүйсэхгээ юу гээл талд бөөн хэрүүл. Гэтэл энэ дундуур нөгөө хагас хүн орж ирсэн ээ. Бүгдээрээ холдцгоо. Надад энэ их энгийн асуултыг харагдаж байна. Энэ залуу үнэхээр илч мөн үү? Тэр эмэгтэй үнэхээр шулан мөн үү гэдэг хариултыг нь би ямар хаан олчих юм шиг байна. Тэгснээ нэг цэнхэр өнгийн орб гэдэг зүйл гаргаад ирдэг. Тэгээх энэн дээр нь болохоор зүгээр юм тусал цус тусаахтал сайн сүнстэй юм уу муу сүнстэй юм уу гэдэг нь гараад ирдэг юм байх. Хөөе залуу хөө минь. Энэ орбны сорилтыг хүлээн ав. Хэрвээ чиний сүнс сайн байх юм бол шууд л цагааран гэрэлтэн. Хэрвээ муу байх юм бол хараар гэрэлтэн гэд эхлээд манай Эстер дээр очиод гарыг нь шууд зүсэснээ цус гоожуултал бүр амар хар өнгөтэй болж үрдэг. Үүнийг нь харсан нөгөөдөл нь нэр үнэхээр шулан байсан байна. Үгүй бүр шулам гэхэд ч багтанд бүр чөтгөрийн хаан гэвэл таарна гэл нэрээ. Сүр болж байна. Тэгээ манай гонжоо дээр очиод одоо чиний ээлж гиснэ. Чи үнэхээр л илч мөн үү гэж асуухт нь гонжоо болохоор би хизээд билин гэдэг гонжоо тусаа шаруулдаг. Тэгсэн чинь бүр цагаанаар гэрэлтээд нүд сохромоо. Үүнийг нь харсан нөгөө могоон толгойд чинь үгүй арайч тий. Би анхудаа л ийм зүйл харж байна. Тэр хичнээн хүний амнаас гэрэл гэгээг аварсан юм би. Энэ хүн зүгээр л гэрэл байна гээл бөөн сенсац. Тэгсэн нөгөө эсэргүүцэд байсан цэрэгч нь бүр стил гомдолсоор байдаг. Энэ бүр нэг шалчгансан хар хүүр. Үгүй яг наадхан чинь яаж идэх юм бэ? За яг тэр сэлэмнээс нь гэрэл цацраал биз. Бөмбөлгнөөс нь гэрэл цацраал биз. Гэсэн ч би бол нэрээ идэхгүй. Би хааны тушаалыг л дагах ёстой. Тэглээш бид нар дангаан зин шулмыг дарах гээгүй. Энэ хойны нуугаа тосгоныг тэржигтэн шатаах ёстой. Тэр хүмүүсийг ч гэсэн орон үндсгүй устгах ёстой. Хэрвээ чи илчлэлийн бол бид нартай хамт нийлээд энэ хэдийг хам нухах ёстой үсттэй гэж бүр хүүхэн шиг хармаг гөлөг юм да. Энийг сонсон гонжоо болохоор яасан? Та нар зөвхөн намайг энийг хаацаалаад байна гэж бодоо юу? Би ч гэсэн адилхан гисгээлийг чинь хүртээсэ. Гистэ нөгөө нэг гөөвөл дуудах гэдээсэн чадвараараа баахан арга яснуудаа гаргаад ирнэ. Энэ баахныг арга ясыг нь харсан нөгөөдөл чинь болохоор наадах чинь юу юм бэ гэсэн чинь эд бол миний нэгээр нь дарсан чөтгөрөөс 7 дор муух санаатай хүмүүс. Энэ бүгд мангас. Дарих намаа газар дээр хүмүүсийг цэвэрэл гэж тушаас. Тийм болохоор л би хорон мөг дарж явна. Бурхан минь биднийг мэдээгүй байхад төлөөлөгч энэ бүхний ганцаархнаа хийсэн гэж юу? Тийм байна. Гигийн дарих минь. Хинч түүний хижээл зүтгэлийг анзаараагүй байна. Тэгсэн чинь игэл хүмүүс бидний төлөө өөрийнхөө амь насыг хөөрхөн амтэн өргөсөн байж тэгээд ер нь нэг гайгүй шүү бас. Гайгүй нэг тийм хандлага анзаарагдаад идэгий. Тийм ээ. Та нарын харж байгаачлан энэ бол миний ажил. Гэсэн чинь нөгөөдүүл нэ гигийн базарван минь гэрэл минь буддаа минь Есүс Христ минь гээл гонжоог бол нэрээ бүр шүтэн тахиж байдгийг. Бүр зарим нь өөлж мөөлөдчих шиг мэдхгүй тэр одоо яагаад ч юм тэр цойно. За тэгээ бүр нэг ашгүй минь энэ бүхнийг харсан нөгөө цэрэг чинь одоо л нэг тайвширж байгаа бол та. Та энэ хормоо санаатуудыг ганцаархан хорч чадна гэдэгт итгэлтэй байна уу гэсэн чинь гонжоо болохоор за яг би чамд нэг зүйлийг ботолж харуулъя гэснээ. Нэг арга ясыг гаргаад ирдгийг.
Тэгснэ нөгөө арга ясандаа хандаад ой санамжаа сэргээ гэсэн чинь нөгөө арга яс чинь галаа байж таарнаа. Галагийн ой санамжин сэргэнгүүтээ шууд л нэг заа мохаар шалдан бандим чи надаа яаж ийм зүйл хийж чадаж байна? Чи бүр нэр үдчин дом хар хүүрчин мүрчин гэж бүр гонжоог бүр барьж идэх нэ. Чамшиг муу халдар нохоог л би яасан ч зодон модно гэд үүнийг нь чаваас нөгөөдөл нь яалтч нүдэрэ харж байгаа байхгүй юу? Ямар амар муу хүн байсан бэ гэд. Тэгээ зарим нь бүр галагийн хэлж байгаа хараалыг нь ч бүр яг үндэ сайн ойлгохгүй байгаа дуухгүй тэр амнаас нь гарч байгаа үгийг нь ч тэг ямар тач муу хүн байна л гэд ер нь бол боддгийг. Гонжо яг энэ үед нь харж байна уу? Энэ бол шулмаас ч муухай ашта ятар нэг. Жинхэнэ хормоо санаат гэдэг чинь энэ байна гэснээ. Галаг хуруугаараа нэг юу гэдэг үлээ слаад бүжгэл гэсэн чинь галаа бидний нүдэн дээр бүжиг хийж үзүүлнэ. Яг бидний нүдэн дээр ч биш л дээ эднэрийн нүдэн дээр. За тэгээд ийм зүйл харсан бүгд чинь шин сэтгэлээсээ 100% манай гонжод итгэнэ. Агуу илч минь. Би таны нэрийг мэдэж болох уу? Миний нэрийг Ким Гонжо гэдэг. Ойлголоо Ким Гонжо хэлжээ. Бид таны хийснээр бүх зүйлийг хийх болно гэснээр манай гонжо боссын үеийг давнаа. За ингэснээр 20 дугаар давхрыг албан ёсоор ганцаархнаа ингэ цэвэрчгэж байгаа юм. Би 20 дугаар давхар хүртэл өөрийн хүссэн аргаар цэвэрлэлээ. Энэ явцад нэг ч ангууч амир өгдөөгүй. Эзэнт хүрэн болон тэвийн нэг ч хүн үхээгүй. Бас би энэ хүүхдүүдийг ч аварсан. Би юу ч хийхгүй байсан ч 20 дугаар давхар өөрөө дуусах байсан. Тосгон шатаж алга болно. Аз жаргалтай төгснө. Гунигтай байна уу? Цамхагт айлын чамаагүй. Тиймээс энэ бол цамхгийн урдаас төлөвсөн ертөнц биш. Энэ бол сонголтгүй ирсэн төгсгөл биш. Өнөөдөр тэнгэрээс бороо орохгүй, газар гал алдахгүй. Энэ бол миний сонгосон төгсгөл. Яа, эвгүүлж байгааз. За тэгээд 20 дугаар давхар нь албан ёсоор цэвэрлэгдлээ гэсэн мэдээ нь орон даяараа таргаж байгаа юм. Ингэснээр 24 цагийн дараа 21 дугаар давхар нээгднэ. За яг ингэж байж явахт нь хар шулам хүрээд ирнэ. Тэгснэ чи бүр нэрээ солиотой юм. 5 өдрийн дотор 20 дугаар давхрыг ганцаархан цэвэрлжлээ яадаг хар галзуу хүүрвэ. Гэхдээ чи бүр тэр цаан чи шуугуулж яана хөөе гэд 1-р давхарт байсан тэр сошиал мэдээллийг нэг юунуудыг нь скриншот хийгээд аваад ирсэн байдаг. Шуурхаа мэдээ. 14-р давхар цэвэрлэгдлээ. Шинэ ангуучийн хооч нь Үхлийн хаан боллоо. Гол дүр нь хин бэ? Элдэд гэгэнтэн эсвэл харлоо юу? Эсвэл Үхлийн хаан уу гэдэл амар сенсац болцсон. Тэгээ энийг нь манай харлуугийн шулам амар хөөрхөн 1-р давхар дээр очиод одоо яг 1-р давхарт л интернет сүлжээ ордог юм байх. Тэгээ сүлжээтэй газар очингуудаа бүх сонин хэвлэл дээр байгаа мэдээлэл сайтуудын мэдээллийг нэг скриншот хийгээд манай гонжод үзүүлж байгаа нь энэ. Энд нь хөөрхийн манай гонжо нилээн тийм хөөрхөн талархнаа. Яалтчгүй те ингээд энэ бүхнийг өөрийнхөө төлөө хийсэн гэсэн чинь тэгээд ахаад нэг зүйл харуулдаг нь манай гонжо бүр ангуучдын жагсаалтын 3 дугаар байранд ороод ирчихсэн байдаг. Бүр дээрээсээ 3 дэрэмлэгдэг ангууч бүр болцсон байдгийг. Тэгвэл самхгийн түүхэнд анх удаа л ийм зүйл болж байгаа. Одоо манай гонжо жагсаалтын гадуур байж байгаад ганц самх руу оролтоороо шууд 3 дугаар байранд орчгож байгаа байхгүй юу? Тэгснээ бүр болоогүй заа юу. Ганцаархнаа 20 дугаар давхрыг цэвэрлээд хаягчгаж байгаа. Бүрс нэг солиотой. Энэ бол тэгэл яалтчгүй одоо манай гол дүрийн хийх ажил штэ тий. Нэг гол дүр гэсэн шиг. Тэгээ хар шулам хэлэхтэй болохоор чи ааш зангаа засах хэрэгтэй. Ер нь цаашдаа чи нэг иймэрхүү байдалтай явахгүй бол чи ер нь чи альч бүлгэмд хариалагдах байгаа штэ. Ер нь цаагаараа бүлгэмийн мастер болоод бүлгэм хариуцаад яваа л гэдэг байгаа байхгүй юу? Харлуугийн шулам. Тэгээ гонжо 20 дугаар давхрыг яаж цэвэрсэн талаарх бүх зүйлсийг харлуу болон элдэд гэгэнтэнд хэлдэг. Тэгээ нэг зүйлийг боддог нь би түүнтэй анх уулзахдаа найрсаг нэгэн биш гэж бодсон. Эсвэл би зүгээр л дотно болж байгаа юм болов. Тэр нь бол би ч гэсэн харлууг бол тийм найрсаг хүн бол гэж үнэхээр бодоагүй. Тэгээ би ч гэж юу н та нар ч гэсэн тэгж бодоагүй л бах та тий. За яах. Тэгээ нэг зүйлийг мэдэж авдаг нь цамхагтай гадаад хүмүүс буюу ангуучид 8 хийлцдэг гэдгийг мэдэж авдаг. Тэгээд ч явахт энэ жоохон асуудалтай заяа. Ер нь энэ цамхагт байгаа хүмүүс нь мөнгө төгрөг гэж ер нь бол хардаггүй. Тэгээ ер нь бол дандаа хоол хүнсний талаар л нэг 8-8-га зохицуулдаг юм байх. Тэгээ үүнээс нь болоод ер нь нилээн тэр 8 хэцүү болох гэдэг талтай. Тэгээ сая болохоор 11-ээс 20 дугаар давхар хүртэл нь цэвэрлжсэн юм чинь жинхэнэ зад 8 хийлцэх нь ойлгомжтой өстэй. Тэстэй гонжо болохоор харлуугийн шулам тавангангуудаа ангуучид энэ твихэндээ 8 хийж эхлэн гэсэн үг үстэй.
Тийм ээ гэсэн чинь би чамд нэрээ зээлдүүлье. Энэ ертөнцид би бол үүсгэгчийн элч дарихийн төлөөлөгч. Харин хариуд нь би 20 дугаар давхрыг тэр чигт нь авмаар байна. 11-с 19 дугаар давхрыг би цэвэрлсэн гэж ямар шагнал болон ашиг харахгүй. Зүгээр л 20 дугаар давхрыг тэр чигт нь авмаар байна. Заяутаж энэ асуудлын талаар бүлгмүүд хоорондоо тэр чигтээ ярилцахаар болдгийг. Тэгсэн тэр галаа хон тийм бүжгэлсээр л өгдөг тий. Заяутаж одоо л нэг цамхгаас гарах гээд 1-р давхар дээр ирнэ. Яг гадаад ертөнцид л бол нэг хэдэн хоног л өнгөрсөн. Гэхдээ манай Гонжогийн хувьд бол тий үхэж амлаал ингэж явсаар явгаад 100 хэдэн хоногийг цамхаг дотроо өнгөрөөчихсөн байхгүй юу? Тэгээ гарахт нь бүр битүү сурвалжлагчид. Үхлийн хаан байна. Сурхал үнэн үү? Та өнөхөр 20 дугаар давхрыг ганцаараа цэвэрлсэн гэж үнэн үү? Наача хараач гуйж байна. Тэр харш уламтай ямар харилцаатай байж их шиг тэгээ. Ер нь бол энэ сурвалжлагчдын асуудыг юм ийг л асууж байгаа юм. Харш улам болохоор Гонжо тандаад юу ч битгий хэл. Гэхдээ чи супер од болж болно л доо. Эсвэл нууцлаг нэг инж байж болно. Алийг нь сонгосон хариуцлага шаардах учраас бодолтой сонгоорой. Хэрвээ чи супер од болно гэд байгаа бол хувийн нарийн бичгтээ заавал байх хэрэгтэй. Яг тэрийг нь би зохицуулаад өгнө. Тэгвэл нууцлаг нь яг ямар хүн байдгийг бэ гэсэн чинь ямар ч царайны хувирал гарахгүй байх. Чи жилд зүгээр 2хан хүнтэй л ярьслага өгөх. Ямар ч аккаунтгүй ер нь л амьдрдгүй юм шиг л амьдр гэж лээд байгаа юм. Тэгээ амьд бас амьдр гэсэн болоо л гэдэг байхгүй юу. Гонжо хэлэхдээ бол би бусдын анхаарлыг татдаг нэг юм биш. Харин ч бусдад хүлээн зөвшөөрөгдөг нэг юм болно. Гэхдээ яаж царайны хувирал гарахгүй байх юм бэ гэсэн чинь өөртөө тохиолдсон ямар нэгэн сөрөг зүйлээ бодох юм бол царайны хувирал чинь хүссэн хүсээгүй тодорч гардаг юм аа гэж одоо харлуу хэлдэг. Харлуу болохоор багада нөгөө Украинаас ишид дөрвсөн гэдээсэн шүү дээ. Тэрнийхэн талаар бодоол ингээд царайны хувирал гаргадгүй гэж хэлдэг. Тэгээ манай Гонжо тандаад чамд ч ихсэн тийм зүйл байгаа үстэй. Тэрийгэ бодоход л бол. Заяутаач үзэгдэл солигдоход Гонжо нөгөө хідэн бүлгмийнхээ хэд дээр хүрээд ирдэг. Номлог шууд л Ким Гонжо ангуучаа. Чамаа ганцаархнаа 20 дугаар давхрыг цэвэрлсэн гэж дууллаа. Би бүр итгэж чадахгүй байдаг шүү. Чи үнэхээр миний хүндэтгэлийг хүлээн авч чадлаа. Одооноос би чамайг үхлийн хаан гэж дуудана. Гонжо очиж суугаад. Та нартай уулзаагүй үнэхээр утсан байж шүү. Гэхдээ яг үнэндээ бол энэ гадаад ертөнцид 5хан өдөр өнгөрсөн байдаг. Тийм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Гонжогийн хувьд бол 100 өдөр. Тэгээ энэ хэд маань амлсан ёсороо эзэн хааны өрөөнд байж байсан чинь ТБД буюу нөгөө гадны хүмүүс нь гинэт орж ирээд манай хэдийг барьцаасан талаараа ярилцаад байж байхад нь харлуу дундуур нь орж ирээд. За. Бид бүгд л гадаад ертөнцид хог новшгал амьдарч байсан. Баяна энэтхэгийн хогийн тосгонд өссөн. Нэг нөтдийн эцэг их нь гэмт хэргийн гэр бүлийн төлөөлөгчд байсан. Цэргээ Винсвелд их зовж байсан. Ер нь л бид хэд гадаад ертөнцид үнэхээр их хог шаршгал амьдарч байсан гэж хэлдэг. Ингээ ярьсан чинь нөгөөдөл нь яагаад гэнэ ийм зүйл ярив? Тэгвэл чи үхлийн хааныг өөрсдийн нэг болохыг хүссэн гэсэн үг үү? Тийм ээ. Та нар мдээгүй байх. Гэхдээ үхлийн хаан бидний цамхаг доторх дэвшлийн гол төлхөөр байсан. Энэ дайралтын үеэр бид ганц чохирол амсаагүй. 11-р давхарт ямар олон ангуучуд байсныг санах хэрэгтэй. Тэгснэ шууд л би энэ хүнийг манай цамхгийн төлөөлөх баатар болгомоор байна гэж хэлдэг. Яагаад гэсэн чинь баянаа бол хитрхи шуналтай. Номлогч бол нэрээ хитрхи олон хүн алсан эвгүүгээр. Сэргээгийн хувьд алдар нэрд дургүй харин нэг нүдтэй бол уучлаарай хитрхи царай муутай гэж авсан. Та нар элдэд гигэнтэнд элдэнд донтсон гэдгийг мэдж байгаа. Тэглээж тэр сүүдэрт ажилдаг болохоор ер нь л энэ ажил тохирохгүй. Харин үхлийн хаан одоогоор нийтэд танигдаагүй байгаа. Энийг сонсон номлогч шууд тийм. Бид нар гараа тэдэрхий утсан болохоор маниус дээр үнэхээр хүн амтны сонирхол татахгүй. Гонжогийн энийг нь яслаа тэрийг нь засаа сонин сэтгүүлтэр тавихад нэрээ бөөм болно гэж шуугуулн муугуулна гэд хэлсэн чинь нөгөөдүүл нь гисэн дэмжээд байдаг. Гонжо болохоор би нууцлаг нэгний дүрээр явна гэсэн бицтэй. Тим юмд надад үнэхээр стилэс хэрэгтэй гэж харлууд хэлсэн чинь за яах вэ? Ганцхан өдрөл ингээд болчихно. Дэлхийн бүх хүн чиний талаар мэдээ хүсэж байгаа штэ андаа гээл. Ямар тач манай Гонжо зураг даруулахаар болчихж байгаа юм хөөх юмтэй. Наан нь бол нөгөө харлуу номлогч хоёр түүний сонины гарчигтэр ямар дээр өөх вэ гэсэн чинь энийг нь улаанаа харж баахан шолоод энэнд нь манай Гонжо уурлаад
Ангуучдын ажил цамхаг руу тэмүүлэх байтал яагаад олон нийтэд харуулах зураг Photoshop тэгж их санаа зовоод байгаа юм бэ гэсэн чинь нөгөө төвл нь нэрээ тийм байна. Мэдээний гарцыг нь ангуучдын ажил цамхаг руу тэмүүлэх гээд өгчий гээд юун тэр цамхагийн сошиал суваг сонир сэтгүүл дээр нилээн их гүндэр хандлт харагдана гэл ер нь л нэг тоодгүй юм заяа гонжог. Энэ үеэр нь илдэд гигэнт манай гонжоо дээр зүгээр дээ хүмүүс. Намайг ч гэсэн дөнгөж нэгдүгээр зэрэгтэн болоход эдгээр бүгд л ийм зан гаргаж байсан. Удахгүй тэгэд болдог юм да. Болдог юм гэсэн чинь манай гонжоо хоёулаа нэг тишээ явчихад ирийгээд гонжоог дагуулж явахар болноо. Тэгээ шууд л нөгөө Photoshop-ын газараас зугатаад нэг дээвэр л аваад гараад ирнэ. Тэгсэн тэр дээвэр дээрэнд байсан харуул нь манай гонжоог харснаа. Та өхлийн хам үнэ үү? Би таныг анх удаа харж байна. Ямар азтай юм бэ гэснээр манай гонжоогийн гарын үсгийг аваа яваад өгчдөг. Тэгээ эндээс нь харахад манай гонжоо бол яалтчгүй л од болсон байгаа байхгүй юу? Тэгээ од болцсон л байна штэ. За тэгээ энэ хоёрын ярилцах асуудал нь маш энгийн. Нөгөө нэг гонжоогийн толгоон дээр нь хэдэн мянган хүн алсан гэдэг бичгийг ярилцгаад гараад ирсэн байдаг. Гонжоо жаахан өөрийгөө өмөөрхөнгөө өстэй. Тэний харж байгаа энэ зүйл бүгд үнэн биш ээ. Би ирээдүйд хүн амьтанд тохирол учруулах хүмүүсийг л цааш нь харуулдаг. Та ч гэсэн хүнд лай болсон хүмүүсийг л цааш нь харуулдаг. Та бид хоёрын зам тийм ч өөр биш. Надад ийм зүйл хэлэх хэрэггүй дээ хүм. Би багтаа зовлон үзэж өсөөгүй тийм л хүн байсан. Магадгүй үүнээсээ болоод л бусад хүмүүсээс хамаагүй хүчтэй гэж би өөрийгөө боддог. Би өөрийнхөө үлдсэн насаараа энэ чадвартай итгэж явнаа гэж боддог байлаа гэд нөгөө мөрдөгчийн нүд гэдэг чадвараа гаргаад ирдэг. Тэгснэ яриагаа цааш нь хөргөжлүүлэхдээ би сохорсон байсан бололтой. Уг нь би өөрийнхөө нүдэнд итгэнэ гэж боддог байсан ч нүд яг үнэндээ нүд биш чадвартай итгэж байсан байна. Тиймээс би чамаас сүүлийн удаа асууя. Чи гэмгүй хүн алж байсан уу? Гонжо нөгөө цамхгийн хэлсэн үгийг дотроо болтоод тархиараа биш сэтгэлээрээ ярь гэсэн үгийг нь санаад үгүй би хизээч гэмгүй хүн алж байгаагүй. Цаашдаа ч гэсэн би алахгүй. Тэгсэн элдэд гигэнтэй шууд л өөрийнхөө чадварыг сэлмээрээ устгаж хайснаа. Би цаашдаа өөрийнхөө нүдэндээ итгэнэ. Бас чамтай 11-ээс 19 дугаар давхар хүртэл үнэхээр хөвгөлтэй байсан шүү гэд яваад өгдөг. За ашгүй мөн гэж элдэд гигэнтэн манай гонжоог ингээд албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаамаа хөөхий гэж. За хөөрхийн чашийн тэгэл ер нь л ашгүй дээ. Гонжоо бол нилээн баярлаж байгаа. Новш гэж эцэст нэг юм дууслаа гэсэн чинь гинэт гонжоогийн нүдэнд нь хамгаалтын дээрх таны амжилтыг гайхаж байна. Хамгаалтын дээрх таны хийсэн үйлийг хүлээн зөвшөөрлөө. Хамгаалтын дээрх таныг өөрийг нь арахад болгох хүсэлтэй гэж үзлээ. Их таныг өөрийг нь цаашдаа ашиглаж болно гэж хэллээ. Их таныг доошоо харахыг хүслээ. Их таныг зүүн гар тишээгээ хар гэж хэллээ. Тэгсэн хамгаалтын дээрх гэдэг нь гонжоогийн бариад байсан нөгөө сэлбэн байсан байж таарнаа. За мэдхгүй ямар тач энд нэг гоё юм болон заяв. Гэтэ яг удахгүй яг юу гэдгийг нь илүү тодорхой болохоор энэ удаа зүгээр шууд хайчих. За юу тач үзэгдэл солигдоход нэг сувг гарч байдаг. Тэр сувгдын мэдээгээр нь гонжоогийн талаар гаргасан амжилтууд гээд 20 дугаар давхрыг ганцаараа цэвэрлсэн гэл ер нь л бүгдийг нь ярьж байдаг. Тэгээ ер нь бол дан ганц энэ мэдээ гэлтгүү сонин сэтгүүл сошиал хаяг гээл бүгд л гонжоогийн талаар. Тэгсэн чинь хамгаалтын дээрх гиш одоо энэ сэлмэн бүр гонжоотой бүр байнгын юм яриастэй. Гонжоог ярьсан болгоныг хамгаалтын дээрх инлээ тэрлээ гэл бүр сонсож байгаа гонжоот ч бүр тайлбарлаж байгаа надад бүр лайтай бу яриад байгаа байхгүй юу. Тэгээ одоо энийг нь би бүгдийг нь тайлбарлаж чадахгүй ямар тач гол хэсгийг нь яриад байгаа шууд яваа заа юу. Тэгээ ерний гол юм хэлдэг нь болохоор таныг эзэнт гүрний хаан гэж хүлээн зөвшөөрлөө. Тэгээ нэг цаад санаагаараа гонжоо жинкнээсээ одоо энэ дайрыг илч болох гээд байгаа байхгүй юу. Бүр нь болчихж байгаа бүр гонжоо. За тэгээд өөр нэг чухал зүйл мэдэж авдаг нь анх хамгаалтын дайрх гэж жинкнээсээ цаашаа зүгээр ямар тач юм бодит хүн байж байгаад эзэнт гүрний үнслэгч Ливинэ айгим түүнийг 5 элдэнд хувааж хорьсон байж таардаг. Тэгээ 1-р элдэн шүтээн, 2-р элдэн өрөвдөлтөө, 3-р элдэн залбирагч, 4-р элдэн золиос, 5-р элдэн авралт гээд тус 5 элдэд хуваасан байдаг юм баха. Тэгээд энэ 5 элдэн болохоор эргээд нэгдэх юм бол яг өмнөшгөө хүжрхэг оршихуй болох юм байна лээ. Тэгээ мэдээж гонжоогийн дараагийн даалгавар нь одоо энэ сэлмийн үлдсэн 4 ширхгийг нь олох юм байна. Тэгээ яаж болох вэ гэхлээр хэрвээ одоо энэ өөрийнх нь барьж байгаа хамгаалтын дайрх гэдэг байгаа сэлмэн бусад сэлмүүдтэйг ойртох юм бол мэдэрч чаддаг байж таардаг. За ингээ энэ сэлмтэйгээ яриад байж явахт нь гаднаас хар шулам ирснэ. Өнөөдөр чиний хэвлэлийн байх хурал. Одоо хэвлэлийн байх хуралдаа орё гэснээр манай гонжоо ямартаач
хэвлэлийн баг хуралдаа орж байгаа юм. Харлуу нөгөө хэвлэлийн баг хурал дээр хэлэхдээ та нарын мэдэж байгаачлан 11-с 20 дугаар давхар хүртэл бид нар цэвэрлэж чадсан. Энэ бол төвөөхөнд бичигдэхээр маш том амжилт. Гэхдээ үүнээс илүү чухал амжилт бол бид 11-с 20 дугаар давхар хүртлээ нэг ч хүний амь насыг алдаагүй. Энэ бол тэрнээс ч илүү сайхан амжилт. Хэрвээ та бүхэн доошоо харах юм бол та нарын доор нэрс сийлэстэй байгаа. Энэ бол 2, 3 дугаар давхарыг цэвэрлэж байхдаа амиа алдсан хүмүүсийн нэр. Гэхдээ одоо би бардамаар хэлье. Ахиж энэ чулуун дээр хэний ч нэр нэмэгдэхгүй гэдэгт хэлмээр байна. Өөрсдөн дээр бөөн шууга магаан бүр ингээл алж байгаа юм. Энийг сонсон нөгөө сурвалжлагч мөрөлжлагчтай. Одоо болохоор энэ сурвалжлагчтай ярилцлага авах юм байна лээ. Тэгээ энэ ярилцлага нь бүр дамжирсаар байгаа. Нэг сурвалжлагч гонжоогоос таныг ийм хурдан амжилтанд хүрсэн олон хүмүүс гайхаж олон хар мэдээж гарсан. Тэдний нэг нь таныг том бүлгэмүүдийн хийсэн давуу л гэж бодож байгаа. Та үүнд нь хариулт өгөх үү гэсэн чинь харлуу болохоор за яах юм бэ? Ийм хариултад ер нь бол хариулаад хэрэггүй гэсэн чинь гонжоо бол зүгээр дээ. Цаашдаа би ийм асуултууд надаас зөндөө асуух учраас би энэ удаадаа хариулчихъя. Тэгснээ шууд бол микрофон авснаа. Сайн уу? Би бол Үхлийн хаан гэдэг хожтой ангууч. Та бүхэнтэй уулзж байгаадаа таатай байна. Тэгснээ тэр гонжоог нь дотроо бодож байгаа зүйл нь бүр амар энгийн заяв. Зүгээр л галаагийн өгдөг ярилцлагаас нь л эсрэг ярилцлага зүгээр галаагийн хэлсэн үгийнх нь эсрэг үгийг нь хэлээд явчих гэсэн зүгээр бодолтой байгаа. Тэгэхээр энэ галаа нь яг юу хэлдэг байсан бэ гэхлээр энэ нөхөр чинь бүр юм тархины согогтой гэмээр амар ярилцлага өгдөг байсан юм байлээ. За нэрээ мөн нохон гөлгнүүд ээ. Би чадвартай тулдаа 20 дугаар давхрыг ганцаараа цэвэрлэлээ. Яасан? Энэ судал надад зовихгүй гэж бодоод байна уу? Маш шалтан бандмын гэдэл их л хараадаг байсан юм байх. Харин гонжоо бол те одоо яг энэ бүхнийх нь эсрэгээр хэлээд олон нийт намайг сайнаар харж байгааг би мэднэ. Ихтэй намайг хит өндөр үнэлж байна. Би ёстон нэрээ та нарын бодож байгаа шиг тийм чадварлаг хүн биш. Би бол сул дорой. Би бол үнэхээр цаашдаа хичээх хэрэгтэй. Би хамгийн сайнаар хичээж олон хүний амь насыг өргөдүүлэхгүй нэ тэргээл. Ерөн л энэ сурвалжлагчныхаа өмнө нэг гим хийсэн юм шиг л хөөх юмтай. Ямар тач нэг амар ийдгээр ярилцлага өгсөөр байгаа таардаг. Тэгсэн чинь нэг сурвалжлагч харлууд хандаад Үхлийн хаан та хоёр ямар харилцаа тавиа гэж асуусан чинь харлуугийн харж байгаа царай нь бас заадлаа. Тэгээ харлуу хэлэхдээ бол бид зүгээр л найзуудаас илүү харилцаатай ч гэсэн та нар битгий буруугаар ойлгоорой. Гэж хэлээд ингээд ямар тач аж хүмүүн гэж ярилцлагынх нь хугацаанд дуусч байгаа юм. Тэгээ нөгөө харлуугийн шуламч нь хэвлэлийн баг хурлаасаа гарснаа гонжоо тандаад чи бол нэрээ үнэхээр сэргэлэн юм гэж. Тэр давс хужрыг нь ямар гоё тааруулаад хэлч байна тэрээгээд бүр гонжоогч магтаж өгч идэг. Яг ингээд байж явахдаа зэрэгцээд 21-р давхар албан ёсоор нэгдэж байна. Нөгөө гарч ирдгийн адил хамгаалтын дайрах нь гарч ирснээ. Та нар 1-с 20-р давхар хүртэл нээж чадлаа. Үнэхээр том амжилт. Гэхдээ 20-оос цаашаа давхар тоглоом биш шүү. Үнэхээр хэцүү байх болно. Гэхдээ энэ одоохондоо ямар ч хамааралгүй гиснээ. Ангуучтыг шилж гэж хэлээгүй байхад нь бүхий л ангуучтыг 21-р давхар руу гаргаад ирдэг. Уг нь бол те шилж гэж шилжээж л шилждэг штэ нөгөө ангуучт ч. Тэгсэн энэ удаад өөр. 21-р давхар руугаа ортолоо нэг жижигхэн хүүхэд цамхагт ирсэн дайчид юм. Та бүхний хүлээсэн өдөр бүхэн үрд мэтэл байлаа. Бүх мэдлэгийн их номын санд тавтай морил. Удалгүй цамхгаасаа гадагш гардаггүй ахлах номын санж та нарыг угтан авч байна гэсэн бичиг гараад ирдэг. Та бүхэнтэйгээ ахин мэдчлээ. Энэ бол бүх мэдлэгийн номын сан тавтай морил. Эргэн тойрныг нь харахад бүр нэлээд том номын сан байдаг. Тэгсэн энэ номнууд нь энгийн нэг ном биш юм гинэ. Энэ дугаар номууд нь манай ертөнцтэй холбогдсон их л учир битүүлэг ер нь бол тэрнээс ч илүү номнууд гэж хэлдэг. Тэгээ ус болоогүй ангуучид яагаад энд шууд ирсэн бэ гэвэл хожтой ангуучдыг авчирсан юм байна лээ. Тэгэхээр яг нь хожгүй ангуучд нь үлдсэн гэсэн үг. Мөн өөр нэг зүйлийг нэмж хэлдэг нь хожтой 300 ангууч ирснээс зөвхөн энэ хэдэл 20-оос 30 дугаар дагавар хүртэл цэвэрлэнэ гэж хэлдэг. Гонжо энийг нь харж байгаа. Таныг жинхэнэ хүмүүс хараад тогтолж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ бид нар хурдган шиг давхар ахимаар байна гэсэн чинь тийм штэ. Би бүр та нартай уулзаад даалгавраа мартаж орхисон байна. Гэхдээ би энэ бүхнийг ихнээс нь гоё тайлбарлаад өгөө гэснээ 2-8 барьж авснаа. Бүх ангуучтыг нэг нөхрүүн чашийн зүгээр нэг окторгууруу хөвүүлнэ. Төрөө хэлсэнчлэн миний номнууд энгийн нэг ном биш. Тэднийг жаахан үгүй бүр хамаагүй гайхалтай гэж хэлж болно. Энэ номын санд бүхий л ертөнцийн номнууд байдаг.
Энд танаач ертөнцөөч болно, өөр ертөнцийн номч байж болно. Заримыг нь бүр цагийн тооллого бичиг эсвэл дуйлж гэдэг. Гэхдээ би бол хувьдаа өөрөөр нэрлэдэг. Тэр бол зөгнөл. Та нарын зөгнөл эсвэл илүү ойлгомжтой байдлаар хэлбэл нэг бодлын цуврал. Яг л цуврал ном шиг та нар давхар ахих тусам цувралын дараагийн ангийг мэдэж байна л гэсэн үг. Энэ зөгнөлийн дөрөнд нь яг л та нар шиг амьд хүмүүс байсан. Гэтэл тэр цувралаа төгсгөж чадаагүй байхдаа эсвэл агуу төгсгөлж харуулж амжаагүй учраас шудраг бус байдлаар бүхий л зүйл дууссан. Би үүнийг цусагдах гэж нэрлэдэг гэснээ. Нөгөө номнуудаа хаасан ч эргээд ангуучтай нөгөө газартаа хүрээд ирдэг. За тэгээд энэ даалгаврынх нь яг ямар даалгавар байдаг вэ гэхлээр одоо энэ номын донтой гэдэг байгаа энэ жаахан хүүхдийн цуслагдсан тэр зөгнөлүүд дундаас 8 ботыг нь сонгоод цуслагдсан зөгнөлүүдийг нь уншиж дуусгамаар байгаа болохоор энэ бот руу норонгуудаа зөгнөлүүдийг нь цуслагдахаас авар гэж даалгавар өгдөг. Яг гоо та хэрвээ ойлгохгүй бол би дахиад жоохон тайлбарлаад өгье заяа. Одоо энэ номны донтой гэдэг байгаа хүүхэд нь энэ номоо гүйцэд уншмаар байвч даанч зохиолчт нь үгцсэн юм байх. Тэгээд энэ зохиол дотор нь ороод бүр цуслагдахаас нь авар гэд нэг тийм даалгавар өгч гэж байгаа байхгүй юу? За ойлгосон мэт. За ойлгосон. Тэгснээ нэг номын хэлбэртэй үйлчлэгтэр гаргаж ирнэ. Эдгээр та нарыг 30 дугаар давхар хүртэл чинь дагаж явна. Мөн энд байх хугацаанд миний дүрмийг дагаж мөрдөх ёстой. Та нар хизээж миний зөвшөөрлөгөө номонд хүрч болохгүй инээ тэрийгэ байж байсан чинь нэг далдансан бочг ирснэ. Ама тат муу мал уцаа минь. Чи зүгээр л давхрын бос үсттэй. Хэрвээ чамайг ялчих юм бол би 30 дугаар давхар хүртэл эрх мэдлийг өөр юм болгоно. Энэ үхлийн хаан гэд мө шалдан батсан 20 дугаар давхрыг ганцаархнаа цэвэрлсэн байхад чам шиг мө жоохон хүүхдийг бол би зохицуулчих нь. Тэгснээ шууд 5 том бүлэгмэд хоол байцгаа. Та нар 11-ээс дээшиг давхрыг өмчилж өөрсдийн болгосон. Би үүнд чинь их уурлаж байлаа. Одоо л бидний өөртөө баталж харуулах цаг гэсэн чинь харлуугийн шулам уурлаад та нар өөрсдөө хингэж бодоо вэ гэд дайрахт нь гонжоо харлууг зогсоогоод хүлээ. Одоо энд болж байгаа бүх зүйлсийг шууд дамжуулж байгаа. Энийг нь манай гонжоо яг яаж мэдсэн бэ гэхлээр энэ дэрхээсээ өмнө 20 дугаар давхар руу орсон ангуучдыг холограмоор шууд дамжуулж байсныг нь харж таарсан байдаг. Одоо таагүй сэтгэгдэл үлдээвэл хүмүүс үүр санаж явах болно. Тэгсэн харлуугийн шулам тийм ээ. Ойлголоо гэж хэлснээр энэ удаагийн парт маань дуусаж байна. Тэгээд дараагийн партыг хурдан үзхийг хүсвэл лайк болон subscribe дараад хүлээгээд комментэн дээр сансан сэтгэгдэл хэрэг хүлээж байгаа гэдгийг маш сайн илэрхийлэх юм бол дараагийн парт маань нэх хөдөлгөөр ороод явах болно. Тэгэхээр дараагийн бичлэг уулзлаа түр баяртай.